байна уу? Европын холбооны Switch Asia хөтөлбөрийн санхүүжилттэй эдийн засгийн ногоон шилжилт төслийн багийнхан маань өнөөдөр Улс аймгийн Улаангом хотын түүхэн улс хүнс хувьцаат компани дээр ирээд байна. За төслийн хүрээнд бол бид нар бонзыг хэрэгжүүлэх 25 байгууллага шалгаруулж авсны үүний нэг нь орон нутгаас улс хүнс компани маань шалгарсан байгаа. Өнөөдөр бол бид нар улс хүнс үйлдвэр дээр нь гэж зочлоод яг бонз хэрэгжүүлж байгаа туршлагаас нь хуваалцаж танилцж байна. Тэгэхээр өнөөдөр бид нар улс хүнс компани дээр ирлээ. Тэгээд яг үннийг хэлэхэд бол би хүнсний үйлдвэр гэхээр за нэг орчин цагийн технологийн шинжил инновацийг үйлдвэрлэлд яаж нэвтрүүлэх вэ? Массын бүтээгдэхүүн яаж үйлдвэрлэх вэ гэдэг зорилготой стратегитэй л ер нь явдаг байх гэж бодож ирсэн. Гэтэл бид бүхэн яг энэ үйлдвэрээр нь ороод ингээд үзэхээр Монгол улсын төдийгүй одоо дэлхийн нийтийн хүнсний үйлдвэрлэлийн чиг хандлага хаашаа явж байна. Тэрнийг маш сайн шингээсэн уламжилт үйлдвэрлэлийн арга технологи, за орчин үеийн хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага, эрэлт, за экспортын чиг хандлагад нийцүүлсэн ийм бүтээгдэхүүн үйлдвэрлээд явж байгаа нь бол үнэхээр бахархалтай байна. Тэгээд хамгийн гол нь бас альва бизнесийн үйл ажиллагааг авч явдаг гол зүйл бол менежментийн баг буюу удирдлагын баг. Тэгээ ажил хүч хоёр л байдаг. Хүмүүс янз янз хэлдэг л та. Гэхдээ миний хувьд бол энэ хоёр баг бие биенээ ойлгож ажиллах. Тэгээд энэ хоёрын хамтын ажиллагааны гол зорилго бол нөгөө хэрэглэгч гэдэг юм дээр нь гол анхаарлаа хандуулж явдаг. Тэгэхэд бол энэ гурвын хослол бол нэлийн оновчтой зөв явж байгаа юм уу да гэсэн илрэл харагдаж байна л да. Ялангуяа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уламжлалт аргаар үйлдвэрлэхэд юм байдаг. За орчин цагийн одоо шинжлэх ухааны ололт нэвтрүүлсэн арай хурдан түргэн үйлдвэрлээд явхад ямар байх вэ гэдэг. Ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сая бид нар үзэхэд бол бяцлаг үйлдвэрлэж байгаа технологи бол яг л уламжлалт. Одоо Монгол арх үйлдвэрлэж байгаа, аригны тусаа авч байгаа. Энэ маань эргээд нөгөө байгаль орчинд хор нөлөөгүй, хавг хаягдалгүй, яг жинхэнэ тойрог эдийн засаг гэдэг концепцийг танай үйлдвэр бол маш зөв өөрийн үйлдвэрлэлээр харуулж байна. Гэхдээ та бүхэнд хэлэх нэг зүйл бол одоо би төхөн сая бас ярилцчихлаа тэр олон нийт түгээн дэлгэрүүлэх. За тэгээд энэ тойрог эдийн засаг хог хаягдалгүй байх, улс эрчим хүчний нөөцийн хэрэглээ зарцуулалтыг бууруулах, яаж оновчтой болгох вэ гэдгийг бид бүхэн одоо хэрэглэгчтэй болон түншүүдтэй, оролцогч талуудтай өөрийгөө сурталчлаж таниулж явах хэрэгтэй. Манайх ийм учраас танах манахтай хамтарч ажиллана. Ийм учраас би танаатай хамтарч ажиллаад ийм байдлаар танаа болон манай өрсөлдөх чадвар сайжрах юм а гэдэг ийм нэг бас зорилго тавиад ийм үйл ажиллагаагаа яг бодит болгож ирэх юм бол илүү зүгээр санагдлаа. Ялангуяа цэцэрлэг, сургууль, их сургууль, одоо мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургалтанд суралцж байгаа хүмүүс бас насан туршидчдын боловсрол тий. За ийм чиглэлүүдээр манайх ийм хийж байгаа гэд зардал багтаагаар өөрийнхөө бизнесийг сурчлах ер нь ногоон байна гэдэг ямар ач холбогдолтой юм. Бид яагаад ногоон байгаа юм? Энийний өгөөж нь хинд тусаад байгаа юм бэ? Хинд би бол хин энэ үр шим хүртээд байгаа юм бэ гэдгийг та бүхэн ер нь түгээн дэлгэрүүлж танилцуулж байвал одоогийн байгаа өрсөлдөх чадвар нь улам нэмэгдээ та бүхнийг одоо зөвхөн одоо Монгол улсад төдийгүй Монгол улсад Аз төв цаашлаад дэлхийн хэмжээнд Монголын ус хүнс гэдэг компани гэдэг ингээд хүмүүс сонирхоод одоо аль хэзээ бүтээгдэхүүн чинь танил болсон л да. Гэхдээ бас энэ тал дээр жаахан анхаарал ажиллах илүү одоо өрөөгөөжтэй болох юм байна л гэж бодож байна. Тэгээд үнэхээр сонирхолтой байна. Одоо танаа үйлдвэрийг ирж үзсэндээ би бол үнэхээр баяртай байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөр бүтээгдэхүүний шинжилэлд амжилт хүсье.
Сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр манай компани үйлдвэр дээрээс та бүхэндээ би энэхүү бичлэгийг хүргэх гэж байна. Манай Ус Сүнс Хувьцаат компани 1942 онд байгуулагдсан Монгол Улсын хүнсний уугуй үйлдвэрүүдийн нэг. Манай компани хүнсний үйлдвэрлэл, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. За, одоо энэ хэсэг маань манай үйлдвэрийн үүдний хэсэг байна. За, энд маань ажилчдын өрөө, үйлчлэгчдийн өрөө, механикийн өрөө, за, тосны өрөөний хэсгүүд энэ нэгдүгээр давхарт маань байрлаж байна. Манай компани үйл ажиллагаанд ISO 9001 болон хүнсний аюулгүй байдлын ISO 22000 стандартыг нэвтрүүлэхээс гадна байгаль орчин нийгэм эдийн засагта ээлтэй үйл ажиллагааг явуулахыг эрхэм зорилгоо болгодог. Үүний маань гол үндсэн суурь маань бид хэрэглэгчтэй тогтвортой эрүүл хүнсийг тасралтгүй хүргэхийн зэрэгцээгээр за ирээдүйн хойч үедээ за байгаль орчин нийгэмдээ ерөнхийдөө бол ээлтэй үйл ажиллагаа явуулахыг илүү зорьж ажилладаг байгаа. За энэ дараагийн хэсэг маань манай чацарганы чанамлын үйлдвэрлэлийн цех байна. За бид эндээ 3 төрлийн чанамлыг үйлдвэрлэдэг байгаа. Эндээ тухайн бүтээгдэхүүний маань сав баглаа бодлоо. За дахин боловсруулах шилэн савлгаагаар шийдсэн бөгөөд бид хариу буцаанд эргүүлэн татж авч за бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлд ашигладаг байгаа. За энэ манай үйлдвэрийн энэ жигүүрт маань чацарганы бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон за шингэн хүнсний үйлдвэрлэлүүд маань явагддаг байгаа. За жишээлбэл энэ манай гэрэл ерөнхийдөө бол ингээд хөдөлгөөн мэдрэгчтэй бөгөөд энэ маань бид нар цахилгаан эрчим хүчээ хэмнэх бас нэг гол хэрэгсэл маань болж байгаа. За энэ хэсэгт маань бид үйлдвэрээс гарч байгаа ахуйн хог хаягдал болно. За үйлдвэрлэлийн хог хаягдлаа ер нь бол англи ялгаж тушаадаг байгаа. За үүнээс цаашаагаа явах юм бол бид за манай бүтээгдэхүүний экспортын гол бүтээгдэхүүн болох чацарганы бүтээгдэхүүний маань үйлдвэрлэл явагддаг бөгөөд чацарганы бүтээгдэхүүний үйлдвэрлэл маань за хаягдалгүй үйлдвэрлэл гэдгээр онцлог давуу талтай байгаа бөгөөд түүхийдээс бэлтгэсэн түүхийдээс чацарганы шүүс, чацарганы тос, чацарганы чанамл болно. За чацаргантай жигнэмэг, чацарганы цайны бэлтгэл гэх мэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд тухайн чацарган жимснээс ямар нэгэн хог хаягдал гарахгүйгээр бүтээгдэхүүн болж гардгаараа онцлог давуу талтай байгаа. За манай компани нийт ажилчдын 70% эмэгтэй ажилчид эзэлдэг бөгөөд бид ажилчдынхаа гендрийн эрх тэгш байдлыг хүндэтгэн за нийгэмдээ ээлтэй орчин бүрдүүлэн ажилтдаг. Бид нийгэмд илүү нээлттэй, тунгалаг, ил тод байлгахын тулд жил болгон за Монгол Улсын хөрөнгийн бирждээр санхүүгийн тайлангаа болон тогтвортой байдлын тайлангаа боловсруулж олон нийтэд танилцуулдаг бөгөөд за хувьцаа эзэмшигчид бусдад хувьцаа эзэмшигчд болон за нийгэмдээ нээлттэй ил тод мэдээллийг хүргэхийг зорж ажилладаг. Мэдээж Уус аймаг бол тийм манай Монгол Улсын баруун хязгаарт байгаа хамгийн их гайхамшигтай нөөц баялаг ихтэй ийм аймаг. Тэгээ бид бол өчигдөр бас урждэр хийсэн сургалтын явцад оролцогч нартай ярилцаж байхад Уус аймаг бол тэгээ зөвхөн нуур ус биш тий мод уул за тэгээд илс гой одоо юу гэдэг нь Монголд байдаг бүхий л өгөгдлүүд бүгд Уус аймагт байгаа байхгүй хамгийн гайхамшигтай. Тэгээд энэ гайхамшигтай нутаг усныхаа энэ өгөгдлүүдийг одоо ашиглаад тэгээ усын ард түмэн өөрсдөө энэ сэтгэлээсээ одоо гоё сэтгэлээ гаргаж хийдэг гэдэг бол айгүй чухал үг байхгүй тийм бол тэгээд энэ сэтгэлээ гаргаад тэгээд одоо эрхэм зорилгодоо дурдсан байна эрүүл доктортой бүтээгдэхүүнсний бүтээгдэхүүнүүдийг за тэгээд зах зээлд нийлүүлнэ тэгээд нийлүүлэхдээ доктортой гэдэг чинь одоо бидний тойр эдийн засгийн боيو тийм усаа одоо бүхэл энэ гайхамшигтай байгалийн өгөгдлүүдэд хайрлж хамгаалсан усаа хамгаалсан, орчноо хамгаалсан. Тэгээд одоо нөгөө бохирдлыг багасгах, хаягдлыг багасгах одоо бүр гайхамшигтай бол одоо хэдэн зуун жилийн дараа яг энэ байгаа байдлаар нь хадгалж үлдэхтэй хойч үедээ, ирээд үедээ, нутгийнхаа одоо ирээд үедээ энэ бүгдийг одоо шингээж ингээ ажиллаж байгаа юм би одоо тойрог бизнес агууртай байгаад одоо энэ үйлдвэрт ирээд өөр бидрээд ингээ явж байгаа маш их баяртай байна. Тэгээд цаашдаа ч гэсэн энэнийг одоо алдахгүй. Тэгээд бид нар бол мэдээж бизнес юм чи ашигтай ажиллах ёстой. Ашиггүй зүйл гэж байх ёсгүй. Гэхдээ ашигынхаа хажуугаар нутгийн иргэдээ ялангуяа нуус нутгийнхаа ард түмээ за тэгээд одоо бизнес өргөжих тусмаа баруун хязгаарыг за бүр өргөжих тусмаа Монгол улсынхаа одоо хүн бүрт өөрийн одоо үр шимийг хүртээсэн ийм гайхамшигтай бизнес агууртай болоод өсөж дэвчих хүсье өрөө. Тэгээд бүгдэд нь баярлалаа. Энэ сайхан боломжийг олгосонд.